орхон ороод энэ чивэл ер нь минутын нэг 5 30 40-с илүү хэвтэрэхгүй. Тэгээд их сайхан бацхыг хичээнэ. Тийм тэгээд за орой минь монголчуудаа намайг сонсож байна. Миний яриа сонсож байна. За баярлалаа. Та нартай ихэд нэг харуулъя. Миний лайв болгон дээр одоо намайг ингээд маска зүүсэнгүй гэж шүмжил суус их байна. Тэгээд энэ маань 2 давхар юм аа. Тэгээд энийг зүгээр ингээд би бачимдаад юусэн ярьж болохгүй маа. Тэгээд тийм учраас одоо цай уухтаа энд хоол идтээ би маска авдаг учраас бас ярихтаа ч гэсэн авчиад байгаа шүү. Тэгээд хамгийн гол нь миний ярьж байгаа ярианы агуулга болоод урьж байгаа зочдын яриад илүү их анхаарал төвлөрүүлээрэ гэж та бүхнээсээ хүсье. За тэгээд та бүхэндээ би өнөөдөр маш онцгой зочныг урьжхаад байна. Тэгээд аль болох олон залуус наашаа анхаарлаа хандуулах их баярлалаа. Дэмчгийн болор улс төрийн бодит бодлого болоод үйл ажиллагаа их судлаач, Монгол улсын зөвлөх инженер, санхүүш эдийн засагч ийм хүн байна. За сүүлийн 30 жилийн турш 13 ном орчуулж 300 гаруй нийтлэл бичжээ. Энэ хүний сайтаар зочлох юм бол www.bolor.info гэсэн сайт байгаа. 2008 оноос хойш нийтлэл явуулж байгаа. За энд магадгүй зарим нэг сонсоогүй мэдээгүй хүмүүст бас давхар гадаад хэлтэй хүмүүст зориулаад хэлчихэд болоргой бас hacking democracy буюу арчлыг хакердах нь inside job буюу өөртөө дотроос хийсэн ажил end game төгсгөлийн нүүдэл invisible empire үйл үзэгдэгч эзэнт гүрэн Unite 731 буюу үхлийн конвейер 731-р анги баримтат канонуудыг монгол хэл рүү хөрвүүлжээ. Мөн 90 цагийн дуудлагын нэвтрүүлгийн хамтран санаачилж Монголын ард түмэнд үзэгчдийн нүдийг нээж эх орныхон өнөөгийн хөрхилтэй аж байдлын цаа шалтгааныг олж ухаарахад үнэлж баршгүй ихээр үүрэг гүйцэтгсэн хүн. За тэгээд 700 гаруй ном судалгааны бүтээлүүдийг бас орчуулж судалгаа хийсэн байна. За хамгийн сүүлд яг ер нь орчуулсан номнуудаас маш олон номнуудын би зүгээр нэг зарим нэгийг та бүхэндээ дурдчихъя. Эдийн засгийн талаар магадгүй энэ дэлхийн глобал эдийн засаг ер нь юу гэж байдаг, энэ тухай сонирхсан хүмүүс энэ номнуудыг дараах номнуудыг би бас анхааралтай аваад үзээсэй гэж бодож байна. Эдийн засгийн алуурчны намжлал, эдийн засгийн алуурчдын золиосууд, 90 цагийн дуудлага, хүн сүргийн үйлдвэрлэл, сүйрлийн өрүүд, генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө, мухардал улс төрийн үзэл санааны алуурчид, урих бидний эрх чөлөөний мөрөөдөл юу болов гэх мэт маш олон номыг орчуулсан байна. Тэгэхээр таныг өнөөдөр цаг гаргаж, үнэтэй цагаа гаргаад бас судалгааны ажил хийдэг хүмүүст бол цаг болгон үнэтэй. Энэ үн цагаасаа гаргаад бас монголчуудаа ингээд ярилцахаар бидэнтэй ирсэнд маш их баярлалаа. баярлалаа та бүхэнд. Өрсөнд баярлж байна. Тэгээд залуусынхаа мөн энэ оройн мэндийг ирж байна. Таны хийсэн ажлууд, энэ таны хийсэн номнууд бол их айхтар магадгүй 10 жилийн өмнө энэ таны бичижсэн одоо эдийн засгийн алуурчны намжлалч гэдэг одоо хүн сүргийн үйлдвэрлэл, эсвэл сүйрлийн өрүүд, генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө гэх мэт үгнүүдийг бид нэр 10 жилийн өмнө бүр 5 жилийн өмнө бид нэр ойлгохооргүй байлаа. Гэтэл өнөөдөр энэ бол бүр бидний таны бичижсэн энэ олон жил сануулж монголчуудыг сэрэх гэж ирсэн энэ бүх бидний ойлгоогүй энэ одоо үгнүүд гэдэг юм уу? Номын нэрүүд бид нэр одоо ойлгож эхэлж байна л да. Тэгэхээр би яг энэ цаг үед монголчууд сэрж эхэлж байгаа одоо энэ коронавирус тусаад одоо энэ дэлхийд даяар ингээд нөгөө нэг айхтар глобал гэдэг юм салан тусгаарлагдчихж байгаа энэ үед би тантай уулзж байгаад их баяртай байна. Тэгэхээр танд юуны өмнө маш их баярлалаа цаг гаргасанд. Тэгээ би тантай өнөөдөр ярих сэдвийн ер нь одоо энэ араа одоо Монголын залуус бидэнд та сүүлийн 30 жил сануулгатай одоо Монголын залуус бидэнд яг өнөөдөр ингээд харахад ер нь ирээдүй байна уу? Та одоо маш олон судалгаа ном уншсан хүн, судалгаа хийж байгаа хүн ер нь биднэрт ер нь гарц байна уу? Гарцул байлгүй яах вэ? Ер нь тэгээд би гол нь сүүлийн үед өрнөж байгаа энэ үйл явдлуудыг мөн дотоод болон гадаадд өрнөж байгаа зүйлүүдийг би анхааралтай харж судалж байна. Тэгээд маш товчхон хэлэхэд хэрвээ одоо энэ байдлаараа байдсан бол ирээдүй байхгүй. Байх үндэс байхгүй болчиход байна. Хэрвээ энэ байдал цаашдаа ингэж үргэлжлүүл. Тийм учраас ер нь альва нэгэн үйл явдал бол тодорхой одоо эргэлт буцаж боломооргүй тийм одоо чин цэг гэж байдаг. Төрлөгөө бид нар бол бүрдөгцсөн. Одоо үндсэндээ биднэрт маргааш гэж байхгүй. Үнэхээр биднэрт өөр ухрах газар байхгүй болсон. Яг ийм цаг үед бол бид тэр уулзж байна да. Гэхдээ мэдээж энийг бол яг ярианыхаа явцад энийг учрын тайлбарлал үндэслэж ярих болно.
энэ байдлаараа гэхээр та яг тодруулаад хэлэх үү? Одоо энэ та засаглалын тогтолцоог яриад байна уу? Эсвэл одоо энэ Монгол улсад байгаа засаглалын хэлбэрийг яриад байна уу? Эсвэл энэ залуусын хүсэл мөрөөдөл сулхан байгаа талаараа яриад байна уу? Яг юун дээр нь та онцолж хэлээд байна уу? Ер нь бол альва нэгэн үйл явц бол одоо чинь тэрийг санаачлан зүтгүүлж идэг одоо чинь хүчин гэж байдаг. Бүлэг хүмүүс байдаг. Тэр нь бол одоо өнөөдрийн байдлын Монгол улсын одоо энэ төрийн эрх барьж байгаа одоо манангийн бүлэглэл гэж бол хүмүүс ярьж байгаа. Тэд нар бол одоо чинь хүмүүст ойлгомжгүй маш олон бол одоо чинь Монголын ард түмний язгуур их хэршгийн одоо эсрэг үйл ажиллагаанууд явуулаад эднийг бол бид нар одоо тэгж гайхах хэрэггүй. Бид нар бол айл хэдийн одоо нөгөө талдаа бүрэн барьцаанд орцсон. Янз бүрийн шалтгаан байна. Тэр дотор хөрөнгө мөнгөний эхнэр хүүхдийн дэнд аваачаад бол одоо суулгацсан. Энэ одоо барьцаа шүү дээ. Нэг бол энэ бол нэг хэлбэрийн барьцаа. Тийм барьцаанд орсон улсууд манай төрийг бол үндсэндээ авчаад одоо бид цагаанд гарчлаа л да. Тийм учраас эднээс ингээд үүдээд болох зэрэг манай сүүлийн 30 жил бол явж байгаа энэ эдийн засгийн бодлого, нийгмийн эдийн засгийн бодлого. Энэ бол манай амьдралын бүх талыг үндсэндээ бол ялцлаад одоо бол үнэхээр хэцүү зарим нэгэн үйл одоо имийг буцаж сэргээхэд бол маш их хүчин чармайлт нөөц хүс болцоо бол одоо дайчлахгүй бол тэрийг одоо буцаахад маш их хэцүү тийм байдал руу ялж байна да. Тэгээд энэ дээр бол яг хүмүүсийн хамгийн одоо чинь нэг яаж байгаа манай залуучдын ялангуяа бол Монгол улсуудад чинь үнэхээр сүүлийн 30 жил ягаад хөгжсөнгүй гэдэг. Үгүй бид нар чинь одоо юу гэдэг хөгжил гэдгийг бол хүн яаж ойлгох вэ болно л да. Хөгжил гэдэг бол хүн өөрийнх нь дотоод нөөц болцоо дээр өөрсдөө сайн хөдөлмөр сурч боловсрж улс их орныхоо төлөө бол ууггүй ажиллаж иж тодорхой одоо чинь нийгмийн одоо ахиц дэвшилд хүрдэг. Гэвч бол өнгөрсөн одоо 30 жилийн энэ үйл явдлаа би дахиад хэлэхэд энэ бол эрх баригчдын одоо Монгол улсын эсрэг бол явуулсан энэ бүр санаатай хөтөлбөртэй юм болоо. Энийг бол санаас нь гаднаас нь захиалдаг. Тэр бол улсуудыг бол хүмүүс янз бүрээр ярьдаг одоо долларын эзэц гэж ярьдаг. Тэр бол баг юм л та гол. Тэгээд эднэр дээр бол бид нар чинь сайн дураараа орсон одоо юм одоо тэднэрт бол Монгол улсын иршгээс урвсан улсууд байгаа байхгүй. Тэгээ хүмүүс бол энийг ямар нэгэн одоо чинь сар мөжүүлэхийн тулд чинь элдв бол одоо тэднэрт нэрээ өгч тэдний одоо хийсэн төрийн хүний одоо ажилд бол төрийн бодлого байсан мэтэр. Би энэ зүгээр ингээд сануулхад 1990 онд бол болсон тэр үйл явдал 90 онд болсон үйл явдал 85 оноос эхэлсэн. 90 онд бол үнэхээр бол бид нар картын бараанд орсон нөхцөл байдал бол хүнд байсныг бол хүн бүх мэдж байгаа. Гэвч энэ бол 1985 оноос хойш одоо хэрэгжүүлсэн тухайн үеийн бол Монгол Ардын хувьсгалт намын удирдах одоо чинь эсэг бүлэг улсууд мөн бол ардчдагч нэр зүүсэн одоо энэ барууны одоо энэ тагнуул тусгай албаны улсууд эдгээр өөрсдөө мэдэхгүй байж болно. Нөхөр одоо чинь одоо Бүүбөр гэдэг нөхөр биш үү? Бүүбөр гэж одоо чинь Баабар гэж нэрлэдэг байгаа. Тэр нөхөр бол одоо чинь өөрөө тэр нэм дөржийг бол ашиглуулсан гэдэг. Өөрөө бол одоо чинь 30 жил ашиглуулсан ч мэдэхгүй шүү дээ одоо хүртэл. Энэ чинь даяарчил гэдэг чинь бол ганцхан бидний эсэргүүцээд байгаа юм биш. Дэлхийн бол одоо чинь үнэхээр бол одоо энгийн шудраг одоо жирийн хүмүүс бол даяарчлалын эсрэг маш их тэрний гол нь цаатлын имийг нь олж харсан таатлын тэр одоо сөрөг үр дагавруудыг сөрөг ур уршгуудыг нь бол олж харсан бие дээр амсаж байгаа нь улсууд энийг бол эсрэг тэмцэж байгаа. Ер нь бол даяарчил гэдэг бол бүх тусгаар тогтсон орнуудын тусгаар тогтнолыг тэглэх үйл явдал шүү дээ. Одоо бид нар чинь одоо ингээд зөвхөн жишээ болгоод байгаа тийм л да. Одоо Европын 27 улс бол нэгдсэн Европын холбоо гэж хийж байгаа. Тэдний дотор бол ер нь одоо нэгдүгээрт бол мөнгө нэмдэг байхгүй. Европын төв банкнаас бол тэдний амьдралын одоо чинь бүх юмыг хэмжиж идэг мөнгөн дэвсгэртийг бол Европын евро гэдэг бол юутай болгосон. Тэгээд одоо мөн тэдний хооронд хил хязгаар гэж байхгүй. Тэдний үндсэн хил бол үнэхээр одоо герман хэлтэй байлаа ч гэсэн бол тэдний дотор бол одоо судалгаа байгаа. Тодорхой тэгэхээр маш их англилсан. Англилж. Энэ чинь бол колонийн бодлого байхгүй. Европт бол өөрийн гэсэн бол улс төрийн хүчин байхгүй. Бүх юмыг Брюсселж иддэг. Үнцээр бол одоо чинь үнэхээр одоо зүгээр Германыг аваад үзэх чинь тэнд канцлер гэж бол одоо хүн байгаа боловч тэр зүгээр номинал зүгээр манад байж байгаа одоо энэ одоо юудын юу шиг одоо гол асуудлуудыг шийддэг өдөр тутмын зүгээр тийм одоо бодлогын чанартай ус зүгээр нэг тийм одоо тухайн нөхцөл байдал тохирсон тийм юмыг шийддэг болсоос гол готлохын бичиг баримтууд бүх бодлогыг бол Брюссел тодорхойлж байгаа. Брюссел бол одоо дэлхийн одоо банк энэ Азийн хөгжлийн олон улсын валютын сан энэ гэсэн ийм олон санхүүгийн олон бүтцээр дамжуулаад тэрний бүх бодлого тентхийн бүх томилгоог бол одоо Америкээс хийж байгаа шүү дээ. Америк Англи аяас хийж. Саяхан одоо чинь Brexit гэж
одоо Англи бол Европын холбооноос гарах энэ зүгээр ингээд зүгээр шол жилдийн бол ийм шог одоо жижиг л яваад дууслаа шүү дээ сая. Шог жижиг байхгүй. Тэр бол одоо чинь гар нь гарахгүйгээд тэр чинь гол нь бол Европын холбоо чинь өөрснөө таныг гарах бол одоо манай энэ бид нарт одоо энэ холбоон дотор байж исэн одоо ийм бол төлбөрүүдийг төлж гарна. Үндсэндээ бол тэр нь 380 тэрбум орчим бол евро төлж гарах гэсэн тийм л асуудал тавьсан байхгүй. Тийм учраас тэд нар бол зөвхөн мөнгөн дээр нээж исэн. Энэ асуудлыг ингээд гүнзгийхэн судалтын бол Европын холбоо бол задрах эхлэлийг Англич нь өөрөө бол одоо 1970-аад оны үед Европын одоо худалдааны холбоо гэж байгуулад энэ холбооны одоо үндэсийг тавьсан. Гэхдээ яг 2000 онд бол Европын холбоо гэж байгуулагдахад тусдаа гарсан шүү дээ. Одоо тусдаа байсан. Тэр югтэй зэрэг чинь бол ийм залтай байгаа. Тэр чинь бол эхлээд өөрөө санаачилчаад баахан олон улс дотор улс зөрчдийн дунд бол ийм лобби ятгалаг явуулаад яг тэд нар бол одоо нэгдлээ гэхдээ зэрэг л тусдаа гарчдаг. Тэгээд бол өөртөө бол паунд стерлингтэй одоо өөрийн мөнгөнд нэмэгдтэй. Тэгээд өөрийн хил хязгаартай. Тэр чинь угаасаа бол Европ ТВ-с бол Ламаншийн холоогоор одоо хязгаарлагдсан тийм одоо номхон талын гарлын улс шүү дээ. Тэгээд бол одоо чинь яг ингээд байгаль одоо чинь эвгүй болоод одоо өнөөдрийн одоо энэ дэлхийн нийтэд болж байгаа энэ коронавирус гэж бол энэгээр халахалсан байж байгаа. Энэ бол нөгөө 2008 оны санхүү эдийн засгийн бол одоо хямралын тухайн үедээ болохоор яг одоо чинь мөнгөөр цутгаад мөнгө хөвлөж цутгаад тэгээд бол тогтоон барьсан. Гэхдээ эдгээр бол өөрснөө бол би энэ одоо өнгөрсөн бол одоо чинь 13 жилийг тэд нар бол зүгээр өнгөрөөгүй тодорхой. Тэд нар бол өөртөө ашигтай хэлбэрээр энийг нурах гэдэг байгаа байхгүй гол нь. Тэгээд би таны дунуур нь хэлэхэд та нэг багцаар нэг 10 гаруй жилийн өмнө ч үн 9-10 жилийн өмнө одоо би нэг тухайн үед нэг кафе Амстердам гэдэг нэг жижигхэн кафетэй байлаа. Тэр үед би таныг ураад бас нэг яриа хийлгэжсэн. Тэр үед л та одоо өнөөдрийн бидний ярьж байгаа энэ одоо өнөөдрийн айхтар тулгамдаад байгаа асуудлуудыг та ярьж илаа. Харамсалтай тэр тундаас одоо ойлгосон хүн хэр олон юм бэ мэдэхгүй байна. Ер нь энэ дэлхийд даяар болоод байгаа асуудлуудыг асар их ном уншсан, задлан шинжилгээ хийж чаддаг, судалдаг ус судал ер нь төрүүлж хардаг юм байна. Тэгэхээр одоо таны ярьжсэн болоо таны орчуулсан номнууд өнөөдөр асар их үнцэнтэй болж эхэлж байна л да. Яг одоогийн байдлаар одоо нэг бидний яриад байсан сөрхий Европын холбоо гэдэг бол ер нь ямар ч ашиггүй байгууллага юм байна гэдэг нь одоо энэ коронавирусын үеэр энэ Италид болж байгаа явдал, Испанид болж байгаа явдлаас харагдаж байна тийм ээ. Одоо ямар ч бие биендээ тийм туслах юм байдгүй тэр нүүбэн хаана байгаа юм. Ер нь тэгээд энэ дэлхий дээр одоо ингээд бид нэр сөрхий айхтар глобал гэдэг яриад байсан бүх юм задраад хэлээ. Улс орон болгон өөрсдөө бие даах ёстой юм байна. Ер нь өөрөө өөрсдөө л босгох ёстой юм байна гэдэг айхтар хүчтэй мессежийг энэ одоо коронавирус өгöd байна тийм үү? Тэг би бас тэгж би тантай бол 100% санал нэг байна. Одоогийн одоо энэ байдал бол нөхөр бол урд нь хүмүүсийн одоо чинь яг сонссон байж тэд нар итгэхийг хүсэхгүй хүн гэдэг одоо энэ бодгол чинь өөрийнхөө бол итгэхийг хүсдэг юм дээрээ бол одоо анхаарлаа хандуулад яваад тэрийг боддог ч эргэсүүлдэг ч юм байна л да энэ одоо нийгмийн амьтан хүн гэдэг. Энэ бол үндсэндээ бас хүнийг хүн шиг амьдраарай гэж бол өргөмжилж өгсөн юм шүү дээ. Яг хүн бол амьтан байхгүй болно. Тэрийг бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас бидний бол одоо чинь тарих бол үнэхээр хэдийгээр одоо олон сая жилийн туршид эволюц хөслийн явцад тарих нь бидний хүн болгосон. Гол нь одоо чинь биднээс одоо юу гэдэг ондоо олон хүндүрстэй бичнүүд байсан. Бид нар эволюц хөгждөө бид нар л одоо чинь байгаль биднийг сонгон авч шалгаруулж бид нар тэрэнд байгалийн одоо юмд тэнцсэн. Яг энэ чинь хамгийн гол нь бол хамтын үзэл санаа байхгүй. Монгол хэлэнд ч байдаг ганц хүн гал болдгоо одоо айл болдгоо ганц мод гал болдгоо гэж тэр бол туйлын үнэнг байхгүй. Энэ бол яг олон 10 жил одоо 100 жилийн турш ард түмний амьдралын туршлагаас гарч ирсэн үг байна л да. Одоо миний хараад байгаагаар Монголд ингээд бие даасан ийм одоо судлаач гэдэг юм уу улс төрийн бодит бодлого одоо бодит бодлого гэж яриад байна л да. Энэ дэр хүмүүс их анхаараасаа гэж бодож байна. Улс төр судлаач биш. Ер нь улс төрийн бодит бодлогыг болоод үйл ажиллагааг судалдаг тал дээр бид нар ярьж байгаа. Тэгээд энэ үгэн дээр илүү их акцент өгөөсэй гэж бодож байна. Тэгэхээр энэ талаар хараад судлаад бие даасан ажил хийдэг цөөхөн судлаач байхын нэг нь би таныг гэж удаг дээрээс нь одоо ган хуйгаач гэдэг юм ингээд ер нь их дэндүү цөөхөн ер нь тоолоход нэг гарын 5 хуруунд багтахгүй хүмүүс байх шиг байна. Тэгээд та бүхнийг одоо ингээд улс төр болоод ер нь улс төрчид нэг айхтар сонсохгүй одоо ард иргэдэн чинийг ойлгохгүй явсаар энэ их олон жилиг өнгөрөх шиг боллоо. Ер нь та энэ ард түмэнд одоо эргээд ингээ харахад өөрийнхөө ажлыг дүгнэхэд ер нь ямар нэг байдлаар ялангуяа залгууст ингээд хандаад хэлэхэд
одоо өөр өнцгөөс ойлгуулах ч гэдэг юм одоо ер нь ямар зөвлөгөө байдаг юм бэ? Одоо чинь залуу хүн бол юу шүү дээ. Ер нь залуу хүн гэдэг би бас энэ хажуугаар одоо хүн гэдэг амьтан ер нь хүний нийгмийг бол бас нодолдог. Тэр судалгаа маань явсаар хагаад хүний тархины судалгаанд авчирсан. Би тэгээд энэ талаар бол нэлээд олон бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн яг шинжлэх ухааны тийм судалгаа номнуудыг бол уншсан байгаа. Тэгээд тэрнээс бол одоо ингээд базаат хэлэхэд хүн гэдэг би түрүү хэлсэн хүн гэдэг чинь бол хүний чинь хүн шиг амьдраарай гэж хүн болох. Монголчууд бол хүүхдээр хүн хийнэ гэж ярьдаг гэсэн тийм үү? Хүн хийнэ гэж. Тэр чинь бол яг үнэн. Одоо залуучуудын хувьд бол 16-аас 25 нас хүртэл чи хүн бол шилжилтийн насндаа явах байхгүй. Ягаад гэвэл дотроос нь цэвэр даавраар эн чинь биохимийн процесс байхгүй юу? Тархин дотор нь болохдоо зэрэг чинь яг тэр одоо хүн насанд хүрээд одоо чинь үржлийн насандаа хүрэхдээ зэрэг нөгөө шилжилтийн үе гэдэг бид нар яг зүгээр өөр үгээр бол зөөлрүүлээд хэлсэн болохоос биш. Тэрэн дээр бол үндсэндээ бүх юмыг бол зөвхөн ганц тэдний одоо чинь бүх одоо анхаарлын төвд нь бол яг тэр эсрэг үсээ нөгөө одоо юу үржлийнхээ дотор хосыг олох энэ бодол одоо энэ тэмүүлэл бол зэлж идэг. Яг энэ дээр нь бол одоо чинь одоо энэ глобалистууд маш их олон буруу юмнууд тэдэрт хийдэг хэлэгдэг л да. Тэгээ нэгэнт хүн бол одоо ингээд буруу юм хийгээд ингээд буруу замаар явцсан учраас хүн гэдэг чинь эргээд нөгөө амтэн учраас хүн өөрийнх нь оюун ухаанаар бол одоо чинь амьдрал дээр алдаагаа бол хүлээн зөвшөөрөхийг хүсдэг. Өөрийнх нь өмнө бол тийм учраас бид нар Ерөөсөө хүний шинж чанар юм байна. шинж чанар нь энэ аахгүй. Цаашдаа энийг бол гарцааг бол бодож явах хэрэгтэй. Ер нь бол тэгэхээр бид нар өөрсдөө ер нь тэгээд буруутгах дургүй юм байна шүү дээ. Ер нь өөрийгөө өмөрөөд идэх чинь бас нэг угаасаа цаанаас Тэр цаанаас энэ бол хараа энэ чинь өөрөө бол бидний нөгөө балар эртний бол бидний өвөг дээдсээс одоо чинь уламжилж ирсэн одоо өвлөгдөж ирсэн бидний биеэр дамжиж ирсэн нөгөө амьтныхын шинж чанар байхгүй амтэн. А хүн бол одоо чинь оюун ухаантай гэж бидний чинь homo sapiens гэж нэрлэдэг те. Ер нь бол зүгээр энд ингээд сонирхолтой тэгэхэд одоогоос бол 9-9-оос одоо эрдэмтдийн бичиж байгаа. Би бол яг тэр эрдэмтд биш. Гэхдээ би гол нь одоо итгэл даахтай юм бол үнэхээр шинжлэх ухаанч эрдэмгийн хүмүүсийн одоо бүтээлүүдийг бол одоо илүү уншихыг яадаг. Тэгэхээс бол одоо чинь энэ тархийг тойрсон янз бүрийн хотлоо юмнууд дээр сенсац хийх гэж тийм үү. Хүмүүстүүд бол одоо ялангуяа тэр хэсэг эрдэмтэд тэгж үзэж байгаа. Энэ бол цэвэр нөгөө олон одоо чинь юу гэдэг энэ дэлхийд одоо дамсан одоо энэ үндэстэн дамсан корпорациуд гэж ярьдаг. Тэдний захиалгаар бол маш олон одоо чинь кофег бол хүмүүс бүхэн одоо чинь өдөр болгон ууж яа сайн. Энэ бол цэвэр бол чинь бол наркотикийн юм одоо юутэй. Наркотик байхгүй хөнгөн наркотик юм байна. Тэгэхээр ерөнхийдөө дэлхийн таавал энэ дэр кофе гэдэг асуудлаар хөндөхтэй бол ерөөсөө дэлхий дээр ерөөсөө одоо маркетинги болоод хүний тархийг одоо удирдах, алсаас нь удирдах тийм ээ. Магадгүй тэр худалдааны сүлжээний боол болгох тэр давхар явж байгаа гэдэг санааг хэлэх гээд байна уу? Тэгээд одоо би зүгээр залуустай бас нэг одоо ялангуяа англи хэлтэй залуусууд бол намайг үзэж байгаа байхгүй. Та нар 1967 онд бол бичигдсэн Английн одоо амьтан судлаач Desmond Morris гэж хүний бичсэн The Naked Ape гэдэг юм бий. Тэр чинь ape Нүцгэн сармагч гэсэн үг үү? Нүцгэрсэн сармагч гэсэн үг. The Naked. Тэгээд бол тэр хүний номон дээр бол тэд нар бол би Оросын эрдэмтдийн бол юм би. Орос энэ хоёрын хоорондын ялгаа болохтой зүйл чинь тэд нар болохоор хүнийг сармагчин гэж үздэг. Би бол одоо хүн дүрс бичихгүй хүн дүрс хүн төстэй. Хүн дүрстэй. Гэхдээ бол тэднээс одоо чинь биологийн өөр замаар явсан. Гэвч өнөөдрийн бол одоо чинь оюун сармагчин хязгаарч хүн болохгүй бол хүнд ойлгомжтой. Хүн одоо чинь бидний нүдэн дээр бол одоо яг дэд антин хэвээрээ байж байгаа. Гэвч бидний бол одоо өвөг дээдс бол одоо яг тэр хүн дүрс бич байсан. Одоо олон юг мэд Австралопитек гэдэг тэгээд тэрний дараа бол одоо хэд хэдэн уншидыг дамжаад тэгээд одоо бидний одоо өнөөдрийн юун дээр ирсэн. Гэхдээ гол нь тэрэн дотор бол би дахиад хэлэхэд бидний өнөөдрийн энэ одоо чинь амтналаг байгаа одоо чинь одоо яг судлаачдын үг шүү дээ. Миний одоо энэ үг шүү дээ. Тэгээд энэ байдлыг бол одоо нэгдүгээр байглаас бол одоо чинь ингэсэн бай. Тийм учраас хүн гэдэг амьтан бол хүн өөрийнх нь заавал тэр одоо дуусах одоо энэ байдлыг бол заавал дарж явж ээжид сая хүн ёсоор амьдрах ёстой гэж. Тийм учраас хүн ёсоор чи амьдраарай гэд бидний хүн гэд нэрлэлсэн байгаа байхгүй юу? Зүгээр тэд нар болохдоо зэрэг бол хүний эрх гэж бол ярьдаг боловч тэд нар биднийг хүн гэж тооцдог учраас бидний эрхийн тухай ярихгүй байгаамаа. Энийг бол одоо надаар нэгэн тайлбарлуулдаг жишээ бол маш олон байгаа бидний амьдралд тийм биз. Та тэд нар гэдэг нь яг энэ дэр залуустай. Одоо чинь бидний одоо ялангуяа энэ номыг бичсэн одоо энэ номыг одоо чинь бичиж хэвлүүлж одоо гарсан тэр одоо чинь протестант одоо
шишин тонгууд гэсэн. Тэгээд энэ чинь англосаксууд гэж ярьж байна. Энэ чинь тэгээд ер нь англосаксууд улсыг өнөөдрийн одоо хийж байгаа юмыг дэлхийд дахин бүгдээрээ бол харж байна. Зүгээр энэ дээр бол бас нэг хүмүүсийн залуусын одоо намайг одоо юу бодож болно зүгээр конспираси энэ гэж ярьдаг. Тэр чинь конспираси гэдэг үг чинь өөрөө болохтой зэрэг учир битүүлэг юмыг судлаач л гэсэн үг байхгүй. Учир битүүлэг юмыг судалж болно. Тэр чинь шууд бол одоо чинь батлах нотлох тийм бол одоо юугаар нь одоо юу гэдэг гадна талын дээр чинь аргаар нь судалж болохоос гадна мөн эднэрийн бол одоо чинь өөр бол одоо чинь юу гэдэг тийм тойруу замаар судалдаг тийм арганууд байдаг. Ер нь бол тэгэхэд ер нь шинжлэх ухааны альбаа юм ихлээр заавал бол тийм таамаг байдаг шүү дээ. Одоо юу гэдэг учир битүүлэг юмний таамаг байдаг тийм үү? Хүний одоо чинь энэ дотортлын бие организмд болж байгаа одоо чинь биологи химийн процессууд эдгээр чинь бид нар бол хүн бол эхлээд нэгдүгээр судлах зорилгоо тавиад хоёрдугаар тэр имийг нэг ийм л юм шиг байгаа юм шиг байна гэдгийг бол онол гэдэг. Тийм учраас чинь бол одоо юу гэдэг тэрэн дотор ямар ч тийм буруу юм байхгүй. Гэхдээ би бол энэ давтаад хэлэхэд бол би одоо өөрөө инженер учраас би угаасаа бол бодит одоо материалист одоо үзэлтэй хүн учраас би одоо конспираси теори гэсэн одоо юу гэдэг хүмүүс намайг тэгж ойлгож болохгүй. Би бол одоо чинь багттай баримттай миний хэлсэн үг бүх хүн бол миний энэ одоо та нарт сануулад одоо 12 3 жилийн тур сануулад байгаа бүх юм бол нотлох баримтуудтай гэж ойлгох хэрэгтэй. Би тэрийг одоо өөрийнхөө номоор одоо чинь орчуулсан ном. Тэгээ намайг хүмүүс асуудаг л та яагаад өөрөө ном бичдэг юм бэ гэдэг. Ер нь ном орчуулна гэдэг нь ном бичгээс хэл бол хэцүү хариуцлагатай ажил шүү дээ. Яг тэр ном зохиогчийн тэр номын одоо зохиогчийн тэр санааг бол одоо чинь өөрийнхөө монгол хэлэнд бол орчуулах хэрэгтэй. Хоёрдугаар монгол хэлний одоо чинь энэ онцлог байж байгаа өрөм онцлог тохируулж тэр хүний яг тэр санааг л зөв болгох. Тэр бол одоо зөв бичиж болно, буруу хийж болно. Тэр бол хамаахгүй. Хүн бол одоо чинь хэрвээ тийм хэмжээний цаг зав зарцуулаад ингээ компьютерийн ард суугаад тэрийг ингээ шивж байгаа тохиолдолд тэрийг одоо тийм хэмжээний номыг хөрөв орчуулж чадж байгаа хүн бол тэрийг одоо чинь өөрийнх нь санаа бодлыг нэмээд тийм үү? Өөрийн ном болгоч тэр бол маш амархан байхгүй болно. Гэхдээ бол би сүүлийн одоо чинь 3 жил бол би тэгээд үндсэндээ одоо би 12 3 ном орчуулсан байгаа. Тэгээ би одоо бол одоо чинь манайхны яг бол гаднаадаас гадаад одоо хэлнээс би орос хэлнээс мөн англи хэлнээс ном орчуулсан байгаа. Тэгээ эдийн засгийн алуурчин гэдэг номыг бол одоо чинь 2010 онд гаргаж яхад Монгол улсын гадаад дүр 1.6 тэрбум доллартай тэнцвэсэн. Би яг одоо чинь яг бол тэрийг одоо чинь тэр үед яасан гэхдээ зэрэг тэр үед үндсэндээ бол одоо Америкийн олон улсын валютын сангийн ахлах эдийн засагч Джон Перкинс гэдэг Америкийн иргэн хүн одоо чинь бид нар бол эдийн засгийг ингэж алдсан юм а гэдэг номыг тэр үед бичсэн. Би бол одоо чинь тэр номыг одоо тэр даруй нь олж яваад уншаад тэгээд ингээ бодсон чинь үнэхээр бол яг урд нь бол миний одоо судалгаанд бол бас хамарч исэн хөрөөнүүд чинь тэр чинь өөр их усээрээс дахин нотлогдоод гараад ирж байгаа. Яг тэр хүн бол өөрөө бичээ тэр хүн одоо ч гэсэн амьд сэрүүн байж байгаа. Тэгээд би бол энэ номыг хэвлүүлээд тухайн үеийн одоо Улсын хурлын дарга засгийн газрын гишгүүдэд бол би бүгдийг одоо чинь өөрийнх нь зүгээс өндгөө хөргүүлсэн. Ганц нэг хоёр хүн бол надад бол үнэхээр тийм сонирхолтой ном байна гэж бол ярьсан хэдий ч харамсалтай нь бол энэний яг одоо чиглэлээр энэ дагуу бол ямар ч ажил бол зохиогоогүй учраас одоо өнөөдрийн байдалд орсон. Өнөөдрийн бол зүгээр Монгол улсын одоо биднэрт бол мэдэгдэж байгаа гадаад өр бол одоо 30 тэрбум доллар гэдэг. Энийг бол Монгол улс ерөөсөө Монголын ард түмэн энийг бол өнөөгийн энэтэй төлөх ямар ч боломж байхгүй. Бид нар бас одоо хүн учраас идэж уух, өмсөх зүүх тэгээд амьдрах хэрэгтэй учраас энийг бол төлөх арга байхгүй. Одоо бид нар бол одоо юмд хийцэн улсууд одоо янз бүрийн дэлхийн одоо энэ либерал сувгуудаараа нэг бол өөрийгөө зөвтгөхөд яриа сууж байгаа шүү. Маш энэ бол энэ Монголын телевизийн бүх юмнууд тийм байна шүү дээ одоо. Аимшигтай энэ одоо энэ дэр хүмүүс сонсож байгаа хүмүүс нэг 2010 онд Монгол улсын таныг одоо эдийн засгийн алуурчны намжлал бичиж байгаа тэр үед Монгол улсын өр 1.6 тэрбум байсан бол 2020 он буюу 10 жилийн дараа 30 тэрбум гэдэг чинь бид амар биш үү тий энэ бол аимшигтай тоо байна тий энэ бол те энийг бол тэгэхэд би энэ дээр бол зүгээр нэг ингээд яг жич одоо энийг зүгээр нашранд хэлэхэд Монгол улсын одоо ихэнх одоо олон гэр бүлүүдийн одоо өрөнд оруулсан байж байгаа ипотек, моргежийн зээлүүдийг бүгднийг заллингийн аргаар бий болгосон байхгүй. Тэр заллингийн аргаар гэдэг. Би
би энийг бол нотолж чаднаа. Тийм учраас бол энийг одоо ойлгох хэрэгтэй. Тэгээд өнөөдрийн одоо чинь одоо нэг ипотек байр орон сууц гэдэг бол хүний үндсэн эрх байгаа байхгүй. Үндсэн эрх хүн бол Монгол улсын одоо иргэний эрх байж байгаа хүн амьд явах хэрэгтэй. Амьд явах эрх гэдэг чинь бол одоо гэр бүл зохиож үр хүүхэдтэй болж хүн ёсоор амьдрах хэрэгтэй тийм үү? Тийм учраас тэр хэрэгцээг нь бол одоо зэрэг бол биднэрт бол үнэхээр тийм амар өрөнд хийцэн байна. Тэр хүний бол бүх одоо залуунаас хамаг бүх юм нь бол ганцхан өрөө төдөхөд бол одоо чиглэж яадаг учраас хүн өвдөгч ирэхгүй бол үндсэндээ бол бидний одоо ч Монголын бүх ард түмний гэр бүлүүдийн одоо толгойд нь тийм дөнгө бол уйдсан байж байгаа хэрэг. Тэрийг бол бид нар ойлгож ухаарах хэрэгтэй. Имийг ойлгож ухаарч судалж мэдснийхэн эцэд бол нэс гарах гаргалгаа нь бол харагдаад эхэлдэг л дээ. Би гайхтгалдаа одоо ингээд таны яриануудыг үзээд нэг талаасаа судлаачид ингээд одоо судлаачид болоод ингээд маш их ном уншсан, судалгаа хийж байгаа хүмүүсийн оюуны потенциал гэж юм уу ярьж байгаа зүйл бол маш өндөрт байдаг. Тэгээд магадгүй битэрийг үзэж сууж байгаа хүмүүс одоо асуулт байгаа эсхийг мэдэхгүй үзэж сууж байгаа хүмүүс бол одоо бидний яриаг одоо ойлгоно гэхээсээ ер нь одоо юу ярьж байна. Тэгэхээр нэг бодиттой тоонууд ярихаар их жоохон ойлголт аваад ах шиг байдгийн. Тэгээд та бидний энд ярьсан номнууд ихэр олон үсийг би мэдэхгүй байна л да. Ер нь та ингэж бодоход энэ араа Монгол улсаа яг хуу та түрүүхэн хэллээ хамгийн ярианы ихэнд хэлсэн 90 онд болсон тэр хувьсгалыг 5 жилийн өмнөөс ингэ бэлдсэн энэ бэлдэж байгаад би болсон энэ хувьсгал байна. Тэгээ одоо энэ хувьсгалын хөгжлийг магадгүй энэ хувьсгалдаа ингээд өөрөө ашиглагдсан хүн энэ төрийн эргэлтэндээ ашиглагдсан Баабар гэдэг хүн өнөөдөр 30 жилийн дараа ч гэсэн өөрийнхөө ашиглагдсан магадгүй мдэггүй байх шиг байна гэдэг санааг та цуглуулах шиг боллоо тийм ээ. Тэгэхээр Баабар гэдэг хүн бол одоо сүүлийн олон жил маш олон нийтлэл бичиж тэр нь бол бид нэр бүгдээрэл баталгаатай үнэмшилтэй баримттайгаар бичлээ гэж бодож ирцгээсэн. Гэхдээ бол миний ажиглаж байгаагаар бол Баабар гэдэг хүн Монгол улсын төрд ямар өөрчлөлт болох гэж байгаа дандаа өөрчилж одоо ингээ бараг л санаагаар бол нэг 100 саяад ингэх гэж нэг чинь баяр унах гэж нэг элбэгдэрж унах гэж нэг гэдгийг бараг л таамаглаад тэрнийхэн дараа яг л тэр босноор нь бичгээр тэгэхээр энэ хүн тэгэхээр л монголчууд айгүй ухаантай мэ гэж хараад байсан. Одоо бол бид нэр өөр болсон. Ингээ хараад ингээд явж итэл энэ хүн чи өөрөө тоглоомын гарцаагүй нэг хэсэг юм байна. Гэтэл одоо өнөөдөр ингээд алсаас нь суучаад тэрнийг барих гэж байна. Ингэж болохгүй гэдэг ингээд юм яриа сууж байгаа нь за яг хуу энэ хүний нийтлэлчээс гадна ер нь энэ хүний хувьд ёс зүйн хувьд ингээд одоо нийтлэлч гэж ингээд яриад ард түмнийг ингээд бид нарыг хуулж ин синхруулж ин ард түмний хөдөлгөж гэж ойлгож ирсэн энэ хүмүүсийн хувьд бол одоо ингээд өнөөдөр эргээд ингээд харахаар одоо заримдаа хэлэх үг болдгоо байхгүй. Танд ер нь хэлэх үг байна уу? Тэгээд би бол Баабар бол одоо надаас нилээд ах хэд ах 60 одоо чи нилээн гарсан юм байгаа шүү дээ. Ингэж улс орныг хорлож болд юм уу? Ингэж хамгийн гол нь тэр нь аимшигтай байгаа байхгүй. Энэ хүнд бол одоо чинь өөрийн нэг тийм төрөлхийн юу л байх шиг санагдаад идэв зүгээр хүний комплекс гэж ярьдаг штэ. Зөрчилтэй байна тийм үү? Өөртөө сонсон одоо тэрэндээ те. Монголчууд яг монголчууд одоо чинь одоо хятад дургу байгаа чинь болохоор би бол ойлгож чинь зарим хүмүүсүүдэд хэтрүүлээд байдаг болохоос биш Монгол үндэстэн чинь улс үндэснээ авч үзэх гэсэн үлдэх гэсэн зүгээр одоо хүний хамгийн одоо примитивний тийм юу штэ. Санаа штэ. Гэвч тэрийг нь болох тэр хүн бол одоо чинь тэр хүн чинь угаасаа бол одоо чинь урд гарлын хүн байж байгаа. Тийм биз? Тэгээд одоо чинь манай одоо тэр алиалагч мөрөдө тоглоом чинь Бацаа энэ чинь бүгдээр ах дүү нарын хүүхдүүд л байгаа штэ. Тэгээд одоо чинь Бацааг одоо чинь тэр нэг одоо хүмүүс андимог юм уу тэнд одоо чинь ноён нүцгэн байна гэж бол нэг тийм нийтлэл уншиж ирсэн санаж байна уу? 90 оны тэр сайн санахгүй. Тэг хорол дээр уншсан та нар зөвөр одоо ингэж уншаарай. Тэрнээс хойш Бацаа юм бичсэн үү? Нэг ч үгэл бичээгүй. Нэг ч үгэл бичээгүй. Тэрийг бол одоо тэгэхээр та нарыг ойлгож байгаа. Тэр хоёр ах дүү нарын хүүхдүүд байхгүй юу? Тэгээд хамгийн гол нь бол элбэг дөрж одоо эдгээр чинь бол өнөөдрийн одоо тэр Украиний Ня Бандерчүүдийн нутаг шүү дээ. Одоо тэр Польш гэдэг чинь бол ер нь дэлхийн 2 дугаар дайнаас өмнө бол Германаас илүү аюултай дайсан гэж үзчихсэн шүү дээ. Ер нь бол Польш гэдэг чинь өөрөө би ингээд танаас сууд ш тийм ээ. Өөрсдийн мэдлгүй магадгүй гадныхны хөл гар болоод энэ одоо 30 жилийн улс орноороо тоглоцсон улсууд улс орноороо тоглохгүй магадгүй гадныхны бодлогоор ер нь бол капитализмыг ингэж л бий болгодгийн гэдэг ийм тоглоомын дүрмээр ороо тэрэндээ өөрсдөө хөөрч тавхаад ингэж байгаа л ерөөсөө улс орноо босгодгийн байна. Ингэж л ард түмэн угаасаа ядуурах хэвээр байна. Ийм л барууны зовлон баруун ингэж л бий болсон юм чинь Монгол ийм л зарчмаар бий болох хэвээр гэдэг энэ ийм ихтгэл үнэмшлэр өнөөдөр ард түмний ийм ядууруулд оролцсон энэ хүмүүс өнөөдөр та юу гэж бодож шийтгэл хүлээх хэвээр юу ер нь? Мэдээж энэ бол би бол гарцаагүй тэр бол гэхдээ бол энэ мэдээж өнөөдрийн одоо чинь хууль дүрм
Одоо ер нь бидний жоо хууль, шүүх, прокурор дэрийг бүгдийг худалдаад авсан байгаа хүмүүс надаар хэлүүлдэг харж мэдж байгаа. Өчигдөр одоо жигтэл манай одоо Монгол Улсын гаяад голч бас настай амьдралын туршлагатай. Амьдралын туршлага гэдэг бол хүмүүс бол одоо чинь энэ амьд одоо чинь ухаан орсон цагаас хойш амьдрал нүдэн дээр нь бол бүх юмнуудыг өрнж исэн өсө тэд нар бол урд одоо хоёр одоо юу гэдэг улсын түүхийн одоо хоёр төрлийн нөрөлдсөн улсууд байгаа шүү дээ. Тэр улсууд мэдээж амьдрах улсууд тэр улсуудын хийж байгаа дүгнэлт бол минийхтэй тун ойролцоод ийм дүгнэлт байгаа. Энэ улсууд тэгээд үндсэндээ манайд өнөхөр өнөөдрийн байдлыг бол Монгол улсын би дахиад хэлэхэд Монгол улсын ердөөсөө тэдний гараа дүрд эвдэн боснуулаагүй юм байхгүй байхгүй юу? Одоо энэ араа ерөнхийдөө Югославийн одоо нөгөө Милошевич үлээ те тэр чи одоо Европын холбоонд одоо ингээд ард түмний эсрэг одоо хүйс тэмдэрэг ажиллагаа хийсэн гэдэг одоо шүүгчээсэн тэр бие бичлэгийг харж ил байсан. Одоо миний санаагаар болдог бол одоо энэ Монгол улсын ерөнхийлөгч одоо улс төрд орсноос хойш 30 жил болчлоо. Тэгээд 8 жил ерөнхийлөгч хийлээ. Одоо өнөөдөр Монгол улсад ирчихэд ард түмнүүд оромжлоод ингээд тийм ээ одоо би бол хамгийн сайн удирдсан Монголын ард түмэн бол маш баян. Одоо би бол өөрөө ядуу хүн энтер гих мэт яриа өгөөд явж байгаа хүн бол одоо эн чин гимт хэрэгтэн баймар энэ тэгээ дээрэс нь би нүүб бол намайг одоо утаа бууруулсан гэж шагнасан ш тэгээд ингээ яриад байж байгаа хүн утаа нэгсцэн байдаг бодит байдлаар энэ хүн чин одоо бол ер нь тэр нөгөө гагийн шүүхээр ороод одоо энэ ард түмнээ хүйсээр нь тэмтрэх ажил хийсэн гэдэг одоо баг шүүх хурлаар орох хэвээр надад бол тэг санагдгийг. Тэгээ намайг зарим хүн ингэж явахаа чи ямар өс хонцонтой ингэж гэдэг. Энэ өс хонцон биш. Энэ шудраг эсийн тухай яриа гэдгийг хүмүүс ер нь зарчмын тухай яриа. Шудраг эсийн яриа гэдгийг ер нь хүмүүс тэ ярихаар заримдаа ойлголцдгүй л дээ. Та энэ тал дээр юу гэж бодох вэ? Одоо би бол юу гэж боддог вэхээр энэ сүүлийн бид ямар азгүй ард түмэн юм бэ? Дандаа муу ерөнхийлөгчтэй байсан юм шиг. Тэр дотроос би бол илүү элбэгдэрж их онцолж боддог. Ерэн зүгээр өөрөө. Яг магадгүй миний илүү мэдж байгаа нь тэр байж магадгүй. Тэгэхээр энэ хүмүүс чинь ард түмнийхээ эсрэг ер нь гэмт хэрэг хийсэн юм биш үү? Тэрэнд би бол тантай санал нэг байна. Ер нь тэгээ бидний ямар нэгэн юмыг бол дахиад хэлэхэд чинь тэртэн тодорхой их усүрээс элбэгдэрж одоо чинь одоо тэр ховдод нэг ихээс төрөхтэй бол угаасаа тийм болдог төрөг шүү дээ. Энэ хүмүүсийг аваад ийм болгочдөг байхгүй юу гол нь. Энийг болгоно гэдэг чинь тодорхой хугацаанд бол одоо хүнийг хамгийн гол нь тэд нар ер нь барууны тагнууд нь тусгай алба гэдэг бол ганцхан одоо манайхны кинонд гардаг зэрэг төсөж болохгүй одоо хар шил зүүцэн одоо юу гэдгийг захаа босгоцсон нэг тийм том хар бүрхмэлгаад тавьсан энэ бол ердөөсөө тэрний уран сайхны зүгээр дүрслэл нь байгаа. Одоо тагнуул гэдэг бол ердөөсөө бидний дунд байж идэг. Тэгэд бол энэ дотор юу болж байна, яах гэж байна гэдгийг бол нэгдүгээр тийшээ мэдээлдэг. Хоёрдугаар тэншээ бол явж байгаа ямар нэгэн одоо эдийн засгийн алуурчдын бол нэг алхмыг урд нь манай хүмүүст одоо чинь ялангуяа баабар тийм ажил хийдэг гэсэн байхгүй юу гол нь. Ялангуяа манайд бол болох гэж байгаа энэ үйл явдлуудыг сурталчилдаг. Хүмүүс тийм юм шиг бол ойлгуулдаг. Нэг үгээр хэлдэм бол одоо ямар нэгэн хүнд одоо юу гэдгийг нэг тийм операц одоо юу гэдгийг бэлтгэлийн ажиллагаа хийхэд бол чинь мэдээ алдуулах тарай хийдэг. Яг тэр мэдээ алдуулах чинь гэсэн байхгүй юу. Баабар гэж хүн бол өнөөдөр ганцаараа биш. Баабар гэдэг нийтлэл дээр бол өнөөдөр жаргал хүн байна, гэрэл зурагч байна, шог зураач байна. За тэгээд Баабрынхан бол өнөөдөр одоо MCS оюу толгой гэх маш том Монголын хамгийн том хөрөнгөтэй газруудаас одоо санхүүжиж тэдний даалгаврыг биелүүлж одоо Монгол улсын төр хаашаа ирэх үү гэдэг урьдчилсан прогнозыг хийдэг хүн гэж би одоо өөрийнхөө хувьд хардаг. Урьдчилсан прогнозыг хийж байгаа юм шиг хүмүүсийн тарих угаадаг гэж хэлээ. Тарих угаах чихгүй ер нь. Тийм. Тэгэхээр энийг харьцангуй хүмүүс жоохон гадарлаад ирлээ. Тэгэхээр одоо энэ манай Монголын ч үе айгүй хэцүү болж байна. Та бол одоо таны үеийн хитгэн судлаач байна. Одоо миний үеийн судлаач гэж бараг цөөхөн байх шиг байна. Ганц нэг түүх судлаач гэдэг юм уу? Илүү ийм хүмүүс байна. Өшөө болоогүй миний үеийнхнээс үе 70-аад оныхноос одоо маш хөлсний бичээчд байгааг бол би харж байгаа. Тэгээ тэрнээс хойш 40-од насныхан гээд бас нэг ахаад нэг сэтгүүлчд PR-чд нэртэй асар их хөлснийхэн байна. Яг эх орны төлөө ингээд бүр орилж харж дуурж байгаа хүн Монголын яг энэ нийгэм дотор бол ер нь бараг л байхгүй харагдаад байдаг байхгүй юу. Үнэхээр цөөхөн гарын 5 хуруунд дотор багтах юм уу гүм үү ингээд нэг хитгэн ад үзэгдсэн судлаачд байх шиг байна. Одоо би бол таныг нөгөө тэр хүмүүсийн нэг нь гэж боддог. Тэгэхээр энэ бид одоо энэ офшорчин гэдэг одоо жишээ нь баяр зохицоос эхлэв л да. Энэ хүн бол одоо магадгүй гадныхны гарцаагүй одоо ийм өрхөнд оржээ. Тэгээд энэ хүнийг бид нар ер нь уучлах ёстой юу? Гэхдээ яхаараа бид нар бол одоо чинь Монгол улсын эсрэг гэмт хэрэгтнийг ер нь уучлах гэж байд юм уу? Гэмт хэрэгтэн шүү дээ. Монгол улсын одоо олон одоо Монгол улсын ард түмний язгуур ашигын эсрэг манай улс үндэстнийхэн эсрэг олон ийм алхам хийсэн боловч тэр нь бол эрүүл хүн эрүүл одоо ухаанаар боддог
ямар ч хүнд ойлгомжтой байгаа санаа шүү дээ. Одоо яг тэгвэл би зүгээр л ярил л да. Ер нь бол яг энэ дээр хэлэхэд оюу толгой тэр таван толгой энэ асуудлуудыг би ягаад энэ дээр их дуурдгүй хөтэй зөв хамгийн гол асуудлаа мэдэхгүй байгаа. Хамгийн гол асуудал. Энэ асуудал ямар нэгэн талаас эхэлсэн их усүр авсан байдлаар нь тийм биз? Ягаад бид нар бол одоо чинь одоо зүйл толгойд улстай одоо ингээд ах トゥ угийн одоо тийм тодорхой харьцаатай байж хахад энэ бүх уурхаануудыг задлж ингэж ухаж зөөгөөгүй юм тийшээ. А бид нар бол тэгэхэд бол яг үнэхээр бол тодорхой хэмжээний бол одоо чинь тусгаар тогтолтой байсан. Ер нь тусгаар тогтол гэдэг чинь 6 төрлийн тусгаар тогтол биш үү? Дипломат бодлого одоо чинь дипломат сэргийн тусгаар тогтолтой. Бид нар тийм боломж бий юу? Тийм эдийн засгийн боломж бий юу? Дан хийх улс орноо бол одоо чинь ядаж бол одоо хориглон байлдах тийм байхгүй одоо манад. Тэр чинь бол одоо чинь өөртөө сумаа үйлдвэрлэдэг, өөртөө одоо буугаа засдаг ядаж тийм үү? Тийм бол улсын одоо чинь тийм учраас ер нь бол одоо энэ дэлхий дээр бол тусгаар тогтносон ус манайх тусгаар тогтно гэж энэ одоо юм тэр бол бидний үнэт зүйл мөнгө гарцаагүй. Гэхдээ бол биднэрт тусгаар тогтно гэдэг чинь олон янзын тусгаар тогтол байд юм а гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Өнөөдөр одоо чинь бид нар одоо тэрнээс үндсэндээ бол одоо дэлхийн 20 дугаар дайнаас хойш бол яг 30-аад оны сүүлээс эхлүүлээд манад одоо урд өмнө Монгол улсын түүхэнд байгаагүйгээр ангаах ухааны орчин үеийн ангаах ухааны үнэхээр тэр одоо чинь өвчин үүсгэгчдийг одоо эмчилдэг ийм бол одоо чинь эмчтэй болсон инженертэй, техниктэй, багштай, сургууль хүмүүжүүлэгчтэй, тариаланчтай нөгөө зүгээр одоо чинь урд өмнө байсан улсуудыг зүгээр газарт одоо үр булаад ингээд туслахтай зэрэг ургадаг биш. Тэр чинь бол тэр үрийн бүтцүүдийн судалдаг одоо чинь сорт үйлдвэрээр нь ялгадаг. Тэгээд яг тэрэндээ тохирсон одоо арчилгаа хийдэг ийм юмсууд чинь зоотехник гэсэн тийм үү? Ер нь бол манай улс бол одоо олон талаараа одоо маш түүхэндээ байгаагүй дэвшилтэд хүрсэн. Мэдээж бол тэр дотор бол одоо алдаа оноотой юмнууд байсан. Би нэг юугаа дэлж ин гэсэн чинь өнгөрсөн 70 жилийн түүхийг бол нэг нам нэг үзэл сурталаар явсан гэдэг энэ бол үнэхээр маш том төрөгдөл байна. Миний анзаараад байгаа юмар бол одоо жишээ нь Баабар болоод элбэгдэржин үеийн нэг хэсэг юм одоо нэг анхнд арчилтаа явж исэн гэдэг юм. Одоо нэг жишээ хэлэхэд парламент телевизийн тэр нэг болд товуу гэдэг байгаа нөхдүүд бол бүгдөө ингээ төдний түүхийг ингээ харах юм бол бүгдөө Оросд сурсан байдаг мөртлөө Оросд боловсрал эзэмшээд ингээ ирсэн байдаг мөртлөө өнөөдөр Оросыг нулимаад тэгээд дээрэс нь болоогүй Орос бол ерөөсөө Монголыг ерөөсөө колончлсан юм ярьдаг. Тэгэл би тантай санал нэг байна л да. Одоо жишээ нь Орос манай улсад маш хайгуул хийж гисэн. Тэгвэл яг л одоо тэр оюу толгойг нь ухаагүйтэй адилхан ингээд өчнөө олон ордонд байдгаараа байж ижээ. Сүүлийн 20 30 жил бид нэр юу болвоо гэд ингээ харахаар бол ингээд нэг жоохон харьцуулалт хийх би бол одоо судлаач би ч гэсэн зүгээр ингээд нэг өөрийн ухааны хэрээр ингээд бодож байгаа байхгүй юу. Гэтэл яг яаж ийм нөхөр одоо энэ яг одоо элбэгдэржийн одоо энэ ерөнхийлөгч байсан элбэгдэржийн энэ үеийн хідэн хүн бүр өшөө болоогүй жиргээгээр маш ихээр бичиж. Өшөө болоогүй одоо бид нар яаж нөхөр өнгөрсөн үеийн нулимдаг нэг ийм үе байна. Одоо Пилатова гойн хийсэн тэр одоо нэг Монголын хүүхэд залуусын төлөө хийсэн зүйлийг одоо сүүлийн 30 жил хийсэн нэг ч хатагтай гарсангүй манай Монгол улсаас. Тэгтэл тэр хүнд бол алдаа байсан байж болно. Тэр хүнийг одоо бид нар хамгийн муу ухаагаар хэлээд ингээд байж байгаа энэ байдал нь бидний арчаагүй. Магадгүй одоо ингээд нэг 20 жилийн дараа 30 жилийн дараа бид нэрийг ахаад одоо өнөөдөр юм хийж байгаа хүмүүсээ нулимх юм уу яах юм одоо сайн юм хийхэд бол их хэцүү болцсон юм шиг. Тэгсэн мөртлөө хизээнээс манай Монгол улсад бол одоо нэг юм нэг бялдууч улс нь амьдраад ирсэн юм шиг. Одоо ер нь түүхийг хараад ахаж гэсэн тийм юм шиг харагдав. Энэ манай Монгол хүмүүсийн зантай холбоотой юу? Ер нь та судлаач хүний ярдэнаар бид нар ер нь хизээнээс юм бялдууч юм тал зассан цөөхөн болохоор ингэж одоо хувирдаг урвдаг шарвдаг болсон юм уу? Ер нь та юу гэж бодож байна? Ер нь бол одоо Монголын түүхийг бол үзэхэд ялангуяа Чингис хаанаас хойш бол үндсэндээ яг л тийм түүх байгаа байхгүй юу? Яг тийм түүх байгаа. Урвсан шарвсан одоо чинь Монгол улсын одоо эндээс нийслэлийг бол тэр Бээжнэр нүүлгэж үндсэндээ тэгээд хар хорон хотыг байхгүй болгох имийг чинь Хубилай ихэл тавьсан. Хубилай бол одоо чинь тэр үеийн улсууд мэдж байгаа шүү дээ. Хубилай хаан Чингис хааны одоо нэг хүү байгаа шүү дээ. Тэгээд тэр тийм ер нь тэгээд бол баг хатын үеийн тэмцэл бол тэр улсууд ард түмэн хамаагүй байсан. Тэгээд хэн нь бол одоо чинь одоо юу гэдэг нь өөрийнх нь засаглалыг тогтоох, өөрийнх нь ноёрхлыг тогтоох гэсэн энэ тэмцэлт бол үндсэндээ улс орноо яасан. Тэгээд би энэ дээр бол бас сонирхолтой нэг одоо чинь баримтаа нарыг хэлээ л дээ. 1640-оос 90 онд бол бид нар бол мэдж байгаа тэр үед бол Монголыг одоо чинь одоо юу хийсэн шүү дээ. Одоо тэр үед бол тангад гэж ус байсан. Тэгээд тангад төвд. Бид нэр бол төвдийн бол шарын шашинд бол Монголын хаадууд өөрснөө дагуулж ирсэн байна шүү дээ.
бусад улсуудын одоо чинь ямар нэгэн түүхийг судлаад үзсэн бол тэр дандаа харийн одоо айрамд эзлэгдсэн. Өөр аргагүй байсан. Тийм нөхцөлд бол харийн шишнийг авсан байгаа. Тэгэхэд бол бид нэр шарын шишнийг 1690 онд бол оруулж ирээд тэрэнд чинь одоо кино хүртэл байдаг чи уран сайхны яг ном уншдаггүй улсууд уран сайхны киног манайх ч уран сайхны киног үзэхээс гадна зүгээр одоо чинь хин хинийхээ өвөрд орох нь гэдгийг л сонирхоод хүлээгээд байдаг болохоос ш чухамд яг юу өгүүлээд энэ киногоор гэдгийг бол одоо чинь төдийлөн ойлгохгүй байгаа юм шиг надад санагддаг л да. Гэхдээ үгүй гэж болно хүмүүс яг тэр үед чинь болготой зэрэг тэр Сахарын Лэгдэн хаан цогтхонтайж гэдэг бол Монголын яг үнэхээр тэр үеийн түүхэндээ бол одоо тодорхой гарч ирж ирсэн тэр цоглог их орончид тэр одоо чинь шарын шишнийг одоо оруулж ирэх шарын шишин гэдэг чинь бол яг өнөөгийн үзэс суртал байхгүй одоо чинь үзэс суртал. Гэхдээ тэр үзэс суртал нь бол харих байлдагтай бол манай ард түмний ямар нэгэн дэвшилт бол хөтлөөгүй. Тэгээд одоо ялангуяа дэлхийн одоо энэ түүхүүдийг ингээд судлаад үзэх чинь ялангуяа одоо чинь юунд байгаа Европын одоо ард түмнүүдийн дотор чинь тэр чинь нөгөө реформашн гэж бол нэг тийм богдотон үеийнсэн нөгөө 160 жилийн бол урт үргэлжилсэн. Яг одоо тэр үед чинь шинжлэх ухаан одоо орчин үеийн өнөөгийн одоо шинжлэх ухааны анхны бол одоо чинь тэр үндэс суурьуд нь тавигдаж тэнд бол үйлдвэрлэл анх өгчөж ингэж байхад бол манай энд бол шарын шишний одоо тэр юутай одоо юу гэдэг шарын шишний тэр юм дээр тэр дундад зууны эртхэн үеийн юм биш дундад зууны үеийн бол ихэнх үеийн тэр байдал бол 200 жил одоо яг ингээд Монгол улсыг үндсэндээ нөөшилдсөн одоо консервативизацсан тэгээд битүүнжилсэн байж байгаа. Тэгээд тэр чинь бол 1921 онд бол яасан. 21 1900 одоо чинь ялангуяа элбэг дөржин тэрийн зэтгүүлдэг тэр одоо ялангуяа тэр одоо либерал түүхчдийн одоо яриад идэх тэр богж живцсан дум. Тэгээд хамгийн гол нь энэ би түрүүчийн одоо ярьжсэн сэдвүүтэй ингээд яхад Монгол улсын түүхэнд анх удаа Чингис хааны тэр бол Монголын одоо Монголын олон аймагуудыг нэгтгэж их Монгол одоо энэ улсыг байгуулсан тэр хүний Монгол улсын хамгийн төрийн дээд сэнтид харийн хүн ялангуяа богд нэрээр гарцсан ба шүү. Тэгээ лам ойлгож байна уу? Лам гарцсан багхгүй юу? Тэгээд тэр чинь бол үндсэндээ монголчууд бол тэр чинь харийн хүн багхгүй ойлгож байна. Тэгээ өнөөдөр бол түрүү ярих шиг бол тэр ярен чинь дурдгдсан олон янзын одоо чинь энэ судар бичгүүд чинь одоо хүртэл орчуулдаг байгаагийн гол учир нь тэрийг дагаа ганцхан богд орж ирээгүй багхгүй юу? Тэн дотор бол бүх том толгойломнууд бүгдээрээ бол харин ялангуяа төвдөөс ирсэн лам нар байсан учраас тэд нар тэрийг орчуулах ямар ч шаардлагагүйсэн байхгүй юу. Тийм учраас орчуулаагүй байхгүй юу. Одоо өнөөдрийг хүртэл тэгээд тэднийг бол зүгээр одоо чинь тухайн одоо тэр хэлийн судалдаг улсуудын бол бичсэн тэр зүгээр үлгэр байдаг байхгүй юу. Хүн бол уншаад бол тэр чинь сайн ойлгохгүй зүгээр тийм ерөөл үлгэр байдаг байхгүй юу. Тэгэд одоо шинжлэх ухаанаас юм хол улсууд чинь ийм одоо юмд бол автоматтай хэцүү. Тэгээд үн чинь би хурдталтаа бас бидний ярьжсэн нөгөө хүний тархины нөгөө лимбус нь бол одоо чинь яг тэр амьд нь болохтой зэрэг хүний дотор өөрт нь мөн чанар дотор нь тархинд нь ялангуяа бол одоо юу ах нь ч тэр одоо тэр сарал давхар гэж ярьдаг неокортекс чинь бидний оюун ухаантай амьдруулах гэдэг. А тэрэн дотор биш байгаа лимбус гэж одоо чинь тэр эртний балар эртний бидний өгөөс одоо анхны одоо чинь өвгдээсээс одоо уламжилж ирсэн дахин дотор бас нэг тийм хэсэг байдаг байх шүү дээ. Тэр чинь бидний амьтан байлгах гэдэг байгаа байхгүй юу? Энэ хоёрын тэмцэл бол хүний тарих дотор цаг минут бүхэн үргэлжилж байгаа байхгүй юу? Мөнхийн байх нь тийм ээ. Заримдаа бидний ууралдаг цан чанар чинь адгууслах холбоотой. Эцэст нь би та бүхэн цагийн нэлээд дуусч байна. Би танаас ахаад нэг асуулт асууя. Одоо ер нь би анх орж ирэхэд танаас асуусан. Одоо Монголын залуус бид нэр юу их вэ? Энэ ер нь бид нар одоо яах ёстой вэ? Энэ араа одоо энийг салж өгдөгөө хэдэн одоо хуучны одоо Монгол улсынхаа баялгаар одоо баяжсан баахан хүмүүс ингээд дээр суучлаа. Тэдний үе залгамжилсан хүмүүс байх шиг байна. Тэгээд одоо ер нь бид нар яах вэ? Мэдээж бол бид нар би одоо ингээд миний бас энэ үзэл бодлыг миний номнуудыг бол уншиж үзээ. Тэгээд бол олон хүмүүсд надад хандсан л да. Тэгээ бид нар бол Монголын үндэсний чөлөөт хөдөлгөөн гэж бол тийм төрийн бус байгууллага байгуулсан байгаа. Бидний бол одоо сайт bolor.info гэдэг ийм вебсайт бол бидний яг бид нар бол олон удаагийн ярилцлага бол хийсэн байгаа. Та бүхэн бол хэрвээ сонирхвол YouTube дээр бол bolor.info гэдэг юм сууг байдаг. Тэгээ тэрнээс орж үзнэс. Ер нь бол зүгээр яг эцэст нь би дүгнэлээд Монголын өнөөгийн залуусд бол яг энэ янзаар явдсан ирээдүй байхгүй шүү. Тэрийг л та нараа энэ бол маш өргөн сэдв учраас би одоо энэ богинохон энэ эфирийн хугацаанд л та бүхэнд бүгдийг нь одоо боломж одоо чинь тайлбарлах боломжгүй. Мэдээж цаашдаа одоо ингээд мэдээж боломж гардыг бол ингээд одоо би өөрийнх нь ярилцлагуудаар чадан ядан бол та нарт тайлбарлаж ойлгож ухааруулахыг л хичээнд. Хүн имийг уншиж болно.
Миний одоо бол номыг уншсан улсууд байдаг. Тэгээд тэд нэр бол уншиж болоод мэдэж нэг болно. Мэднэ гэдэг чинь бол ойлгохоос шал ондоо. Ойлгосны дараа бол ухаарна гэдэг чинь. Ухаарах хэрэгтэй байхгүй бид нар. Өнөөдрийн байдлаар бол одоо чинь өнөөдрийн энэ байдлаар Монгол улсын залуучуудын юуг одоо боловсролын төвшинг бол аимшигтай унаглаа. Манайд одоо үнэхээр бол би бүгдийн тэгж байгаа хэлж байгаа юм биш. Тэгтээ гол нь дийлэнх болгох энэ бол нийгмийн үзэгдэл болчлоо. Ажилгүйдэл гэдэг бол одоо чинь үндсэндээ хоёр дахь үедээ ажилгүй одоо чинь байх тийм бол байдал бий болчлоо. Өнөөдөр бол нэг коронавирус одоо гарна гэдэг чинь энийг бол би яг энэтэй холбогдуулаад нэг юм хэлье. Саяхан бол одоо урд нь бол би нэлийн эрт одоо чинь хагас сарын өмнө тодорхойл гарч ирсэн л да. Тэгээ сая бол одоо чинь юу гарсан байна. Тэгээ тэр юухтэй зэрэг чинь бол энэ корона гэдэг вирусыг 2015 онд Америкийн нэгдсэн улсын Техаст байрладаг Galveston гэж тийм бол одоо эмнэлгийн биотехнологийн лаборатори дотор Америкийн иргэн 12 одоо вирус судлаач Хятадын 2 бол одоо шинжиж Швейцарын нэг шинжиж хамтарч энэ вирусыг тэнд одоо чинь гаргаж биологийн дайны зэвсэг гэж бол гаргасан тухай байна шүү дээ. Энийг бол одоо сонирхон судлах улсууд бол тэр Nature Medicine гэж бол сэтгүүл байдаг. Тэрэн дээр бол ороод үчин тэрний ялангуяа бол 2015 оны 9 сарын 11 сарын 9-нд байна. Тэрний одоо чинь ялангуяа дугаар дээр вебсайт нь бол бид нар удахгүй вебсайтн дээр тавина мэдээллийг. Тэгээд тэр улсууд бол энүүгийн вирусыг одоо чинь гаргаж биологийн дайны нөхцөл бид нар байгаагаа ойлгох хэрэгтэй. Энэ бол тэгээд энэ вирусын тухай товчхон хэлээ. Бүгд нь бол ер нь эн чинь байгаль дээр огт байдгүй энэ вирус. Тийм учраас бидний одоо чинь хүн бүхэн дотор нь байж идэг хүний нөгөө байгалийн унган дархлаач таньдаггүй. Яг одоо байгаль дээр урдаасаа байгаагүй учраас. Тэгээд энийг одоо чинь яаж яасан гэхээр урд нь бол SARS гэдэг чинь бол одоо хэвийн бус одоо чинь атипичны гэж ярьдаг. Ийм бол одоо юу гэдэг уушгины том өрөсөл ч гэдэг ханиад дамжираад уушгины өрөсөл болдог. Тэгээд олон хүний бол мянган хүний амь насанд төрсэн энэ аимшигтай вирус маш их одоо халдамтгай, тархамтгай. Энэ вирусын дээр сарсан багвахад дотор байдаг бол одоо чинь нэг тийм хүний үхлийн вирус энэ хоёрыг нийлүүлсэн байгаа байхгүй юу? Рекомбинант гэсэн. Рекомбинант гэдэг бол одоо чинь лабораторийн нөхцөлд явуулдаг одоо чинь генүүд их оронд нь би нэг урд нь ярьлаа ч дээ би одоо гений өөрчлөлт хийгээд байгаа. Одоо бидний энэ одоо Америк ялангуяа баруун дулаан амьдардаг улсууд үнэхээр бол тэднэртэй ярихад идэх юм байдгүй гэж байгаа. Тэгээд яг тийм байгаа байхгүй юу? Тэгээд одоо чинь манайд одоо тийм биологийн гараж байгаа цэврийн болгохтой зэрэг үнэтэй байгаа. Энэ бол абсурд байгаа байхгүй юу? Биологи юм гэдэг чинь бол үнэтэй одоо тэр химийн бордомордо элдв юмнууд ороогүй яг баяглаар ургаж байгаа юм шүү дээ. Тэр яхаар үнэтэй байдгийг тэгээд тийм үнэтэй одоо чинь ийм бордомордо хэрэггүй хүн хэрэгтэй гэсэн тэрэн дээр мөнгө хийх гэдэг яадаг байхгүй юу? Одоо биологийн цэвэр юм гэхээр үнэтэй одоо чинь муу юм их хэмтхан байдаг. Гэхдээ энэ бол том асуудал учраас ингээд ер нь яа одоо юу гэдэг энэ тухайд одоо би цааш нь яриад явах. Таныг цаг гаргаж ирсэнд маш их баярлалаа. Тэгээ би залуустай хэлэхэд өнөөдөр манай зочноор Дэмчгийн болоргой орсон. За тэгээд улс төрийн бодит бодлого үйл ажиллагааг судлаач гэдэг үгэн дээр илүү анхаарал тавиарай залуусаа. Одоо улс төр судлаач гэдэг мэргэжил бишээ. Тэгээд та бүхэнд би зүгээр болоргойн хит хитэн номыг уншаасай гэж санал болгоё. Эдийн засгийн алуурчны намжлал уншиж үзээгүй магадгүй 20 30 та залуусын юм сонсоогүйс зарим нь сонсчод уншиж амжааг бол бас энэ гэртээ амарч байгаа энэ цаг хугацаанд та бүхнийг үзэж бас улс орныхоо тухай өөрсдөө бас нэг өөрсдийн гэсэн бодолтой болж энэ дэр бас харьцуулж шүүн тунгаасаа гэж хүсэж байна. Эдийн засгийн алуурчдын золиосууд гэдэг ном байна. 90 цагийн дуудлага, хүн сүргийн үйлдвэрлэл, сүйрлийн өрөөд буюу генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө. Тэгээд мухардал, улс төрийн үзэл санааны алуурчид. Одоо энэ мухардлын энэ номын нэрүүд бол үнэхээр гайхалтай. Тэгээд бидний эрх чөлөөний мөрөөдөл юу болчих вэ гэсэн эдгээр номнуудыг би та бүхнийг уншаасаа гэж хүсэж байна. Тэгээд таныг ярьж цаг гаргасан маш их баярлалаа. Та бас судалгаа хийж байгаа хүмүүст бол цаг гэдэг бол одоо их үнэтэй байгаа. Ер нь зүгээр нэг хамгийн сүүлчийн асуулт та ер нь өдөрт хэдэн цаг уншдаг вэ? Ер нь бол ном уншина гэдэг бол би дахиад хэлэхэд номыг зүгээр уншиж болно. Гэхдээ тэрийг ойлгож унших хэрэгтэй гэж би хэлэх нь. Ойлгож уншсны дараах гол бол яг жинхэнэ шатны бол одоо бидний өөрсний одоо энэ нөхцөл байдалтай холбоод ухаарах хэрэгтэй байхгүй. Нийт цаатлын одоо явуулж байгаа тэр механизмуудыг манайд одоо болж байгаа бүх юмыг өөр нэрээр нэрлэлсэн байгаа болохоос яг тэр л явагдаад байгаа. Ер нь эднэрийн бол одоо юу гэдэг бидний одоо манай улс үндэстнийг зүгээр одоо чинь дарлахаас гадна, уулзлахаас гадна одоо биднийг өнөхөр бидний оршихуй эсрэг бол тэд нэр юм тэргүүлээд шүү дээ.
Бид нэр зөвхөн дарлагдаагүй, боолжлогдоогүй, оршин тогтнох тусгаар тогтнох биш. Ер нь орших хэсэг тухайн асуудал бол асуудал дагуулж байна гэдгийг та хэлэх гээд байна тийм. Одоо бол бид нар ялангуяа одоо эднэр удахгүй би дахиад хэлэхэд эднэр бол одоо хятадд үнэхээр бол эдийн засгийн дайн тавина гэдэг чинь цааталтаа мөнгөний асуудал гол нь энэ чинь. Мөнгө улс төрийн одоо чинь тийм шалтгаантай. Тэгээд Орос руу болохтой зэрэг чинь хэлсэн шүү дээ. Бид нар бол та нараас бол 500 жил дандаа та нар бидээс зэвсгэлээр илүү явсан бол одоо бид нар зэвсгэлээр илүү боллоо гэдгийг Америкчуудаас зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсөн. Одоо тэр 5 дахь үеийн бол бөмбөгдөгч одоо ялангуяа тэр Оросын одоо юмнууд бол тэгээ манай гол нь залуучууд чинь ийм шинжлэх ухааны юм сонирхгүй шинжлэх ухаан гэдгийг чинь гар утас төдийхнөр төсөөлж шүү дээ одоо. Зүгээр одоо гар утас төдийхнөр зүгээр нэг вебсайтыг төсөөлж шүү дээ. Өрөвдөмөр байгаа байхгүй энэ бол. Тийм учраас хэрвээ одоо чинь залуучууд та бүхэн үнэхээр одоо та нарын өмнө бол олон жилийн амьдрал байна. Энийг бол бид нар одоо үнэхээр одоо өөртөө тавьсан зорилготой. Тэгээ ер нь энэ дотроос бол одоо юу гэдэг нэг тийм үг байдаг шүү дээ. Одоо чинь тэр ялаа котлет хоёрыг бол нэг ялгадаг одоо махтай шаацсан байхад бол одоо тэрэн дотор ялаа явж байгаа бол тэрийг нь ялгаад ингээд ядаж бол тэрийг мэддэг багсан. Эмийг заавал ялгаж судгаж хойноос нь явж шалгадаг багсан. Миний энэ бүхэн яриад байгаа бүгдийг бол та бүхэн шалгаасаа гэж бодож чинь. Тийм учраас би ингээд тэгсэн миний одоо зарим нэгэн номнууд бол байхгүй баг хүнд байж байгаа энэ зэрийн улсууд. Тэгээ ер нь бол одоо та нар ингээд аваад төрч гисэн аваад унших хэвээр энийг бол одоо зарим номнууд нь үгүй байхгүй бол 10 жилийн өмнө гарсан номнууд байгаа. Гэхдээ энийг бол одоо бас нэг зарим талаар бол гэхдээ бол мэдээж зарим талаар нөхөх юм ч юм даа миний одоо тэр бидний одоо болорцыг инфо гэдэг энэ вебсайтаар ороод тэрэн дотор бол нэг 200 300-аад нийтлэл байгаа. Тэрийг бол анхааралтай зүгээр мэдэх бишээ. Мэдэх гэдэг бол нэг тийм өгөөд шээ зүгээр одоо чинь тэрнийг мэдэх ойлгоно гэдэг чинь шал ондоо төвшин шүү. Ухаарна гэдэг чинь яг жинхэнэ одоо төвшин одоо чинь судлаач төвшин. Тийм учраас бол ном уншина гэдэг бол их хүн хөдөлмөрлөл гэж хэлэх юм. Гэхдээ эхний 2 3 номыг бол зүгээр өөрийгөө одоо чинь албадж жагаад тэгээд уншиж харах. Тэгээд хүн бол өөртөө өнөөдөр би хүн амьсгалдаг шиг байнгын одоо чинь өөрийнх нь одоо энэ интеллектийн юм дээр байнгын гимнастик واخгүй юм чинь одоо тарих оюуныг байнгын цэглэх юм шүү дээ. Тэгэхээр за монголчууд минь тэгээд залууны ялангуяа залуустай хэлгээд тэгээд оршихуй гэдэг тухайн асуултыг та бүхэндээ тавилаа. Тэгээд тарихаа байнга сэнгэлж тархины дасгалаа байнга хийцгээе гэдэг бас нэг уриалгыг өгж явах шиг байна. За танд маш их баярлалаа.